Сайн байна уу? Ростарк медиад тавтай морил дэлгэн байна. Байшингийн интерьер болон экстерьер, цусал чимэглэл, тохичлолтод ашиглах боломжтой олон төрлийн материал байдаг бол тэр дотроос хүний биед ээлтэй, илүү органик, эко шийдэл бий. Тэгвэл би өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ фанер модон хавтангийн талаар дэлгэрэнгүй танилцуулах гэж байна. Манай Ростарк компани та бүхэндээ үйлдвэрийн бүрэн хатаалгатай шилмэс модон фанер хавтан бэлэн оруулж ирж худалдаалдаг. Тэгвэл та бидний сайн мэддэг хар модон фанертай харьцуулахад шилмэс модон фанер нь илүү зөөлөн модоор өнгөлгөө ивцэн тул тэгснээр ямар нэгэн өөс ивгүй гүлгэр гадаргуу бий болгож тухайн фанерыг илүү тэгш овон товонгүй болгож өгч байгаа юм. Мөн байгалийн давирхаануудын тусламжтайгаар ус чигэнд илүү эсэргүүцэх чадвартай болж ирснээр мөөгөн зөртөх олон төрлийн бичил биетүүд үүрэх аюулаас сэргийлж танд урт удаа эдлээ авчрах болно. Батбуух чанартай илүү даацын фанерын тусламжтайгаар та байшингийнхаа шал, хан, тааз, дээвэр гэх бүхэл хэсгүүдийг өнгөлөх бүрэн боломжтой. Хэмжээний хувьд өргөн нь 1.22-тай, харин урт нь 2.44-тай. Ингэснээр нэг фанер нь ойролцоогоор 3 м квадрат талбайг бүрхэх боломжтой. Харин зузааны хувьд 6.5 мм 0.9, 1.2, 1.5, 1.8 гэсэн зузааны сонголттой байгаа. Ямар ч фанер нь хоёр талтай. Тэгвэл сортны ангиллын ачаар 1-ийн 3 дугаар сорт гэдэг нь нүүр хэсэг нь ямар нэгэн яр байхгүй болж ирснээр та дотоод засал чимэглэл аль эсвэл тавилганы гоёл чимэглэлийн өнгөлгөөнд ашиглах бүрэн боломжтой. Тэгвэл фанерын 3-3 дугаар сортын талаар ярихад хоёр талдаа байгалийн хар толботой ч гэсэн хямд үнээр та дахин давтагдшгүй хээний тусламжтайгаар олон төрлийн зузааны сонголтоос өөр шаардлагатай байгаа бүхэл модны эдлэл гаргаж авах бүрэн боломжийг олгож байгаа юм. Ингээд би танд фанерын талаар тодорхой хэмжээний мэдээлэл хүргэсэн гэдэгт найдаж байна. Хэрвээ та Ростарк компанид бэлэн борлуулагдж байгаа фанер шаардлагатай бол та доорх гарч байгаа утаснууд руу болон манай салбар дэлгэрүүдээр тавтай үйлчлүүлээрэй. Хамт байсанд баярлалаа. Борлуулалтын менежер Дүлгэн байлаа. Ростарк медиа.